Энэ удаагийн бидний сонгож авсан сэдвийн юу гэхээр toxic аав ээж гэх. Мэдээж аав ээж би toxic болъё гэж нэг хүсээдтэй би ч toxic аав ээж болгоор нэг хизээж хүсэхгүй мэдээж хүүхдүүдийнхаа сайн сайхны төлөө тэр одоо өөрийн мэдлгүйгээр тэр toxic үйлчлэг ингээ гаргадаг гэж бид үзээд байгаа хэрэг. Тэгэхээр өөрийгөө toxic аав ээж болж байна гэдэг одоо хэрхэн мэдэх вэ гэдэг тайлбарлаж байна. За хүүхэд бол насанд хүрсэн хүн ч гэсэн хин нэгний хүүхэд шүү дээ. За хүүхдэд бол мэдээж холлох, хувцлах, за эсвэл сургалтын төлбөр оюутан боллоо тийм магадгүй одоо тусдаа гарахад тодорхой хэмжээний дэмжлэг гэдэг ч юм уу тийм тэрийг эцэг эхчүүд маань маш их үзүүлдэг. За тэрнээс гадна бид нэг зүйлийг мэдж байгаа шүү дээ. Сэтгэл зүйн дэмжлэг хүүхдүүдэд хэрэгтэй байна. За том болсон ч гэсэндээ эцэг эхээс ирж байгаа тэр сэтгэл зүйн дэмжлэг нөгөө талдаа мэдрэмжээ хөндлүүлэх, үзэл бодлоо хөндлүүлэх, за алдаа гаргах хэрэгтэй байх. За нөгөө талдаа одоо юу гэдгийг бие махбодын болон сэтгэл зүйн ямар нэгэн хүчирхийлэлгүй байх ихтэй. Дээрээс нь тэрийг хангах нь эцэг эхчүүдийн үүрэг. За хэдүүл яг өнөөдөр toxic parents буюу одоо toxic эцэг эх гэдэг шүү дээ. За toxic эцэг эхийг хэд хэдэн шинж байж болж байна. Дээш маш олон үйлдэлүүдээр маш олон зүйлсээр гарч ирж байгаа. Яг нэг юм голлох хэдэн шинжлэлүүдийг нэрлэе. За мэдээж хамгийн эхлээд бие махбодын шийтгэл ямар нэгэн байдлаар шийтгэл нь зодох тий эсвэл зохих бие махбодд нь одоо хүчирхийлэл үзүүлж байгаа. Энэ байдал бол мэдээж toxic эцэг эхийн нэг төрлөө. За нөгөө талдаа одоо хамгийн их түгээмэл байгаад байгаа ажиглагдаад байгаа буюу өвгөн хүчирхийлэл. Одоо хил хамаар доромжлох тийм мэдээж доромжлъя гэсэндээ ч юм уу эсвэл одоо муухай үг хэлье гэсэндээ аав ээж нар маань хэлдэггүй. Энийг болохоор одоо шинэ нэг бол аав ээж нар маань илүү шууд хэлдэг юм л да. Жишээ нь чи тэнийг тийм болгоо эсвэл чи арчаагүй гэдэг ч юм уу. Үгүй бол шууд бусаар буюу аюух өгөөдөж хэлдэг юм байна. Нөгөө тохуурхаж, маазарч тий эсвэл одоо цаашлуулдаг гэж бид нар ярьдаг штэ тий. Гэхдээ тэр хэлж байгаа үг хэллэг нь хэдий нөгөө шууд очихгүй байгаа ч гэсэндээ одоо дал дутагдаа тэнийг гэж үгийг агуулж байгаа ч гэдэг юм уу. Эсвэл чи болохгүй байх, эсвэл наа хувцас нь чам зохихгүй байх гэдгийг агуулж байгаа тийм үг хэллэгүүд байна. За яг хуу өвгөн хүчирхийлэхээр бид нэг юм ойлгох хэрэгтэй. Нэг удаадаа ч юм уу. Эсвэл магадгүй одоо уурандаа ганц удаа хэлсэн үг ч гэдэг юм уу. Эсвэл санамсаргүй хэлсэн үг гэдэг ч юм уу те. Тэр бол хүчирхийлэл гэж хэлэхэд хэцүү. Энэ бол мэдээж ингээд харилцааны явц гарч байгаа зүйлс. Энэ харин давтагдаад байвал байнгын байгаад байвал давтамжтай байгаад байвал жишээ нь одоо нэг ингээд шийдвэр гаргах гэхээр л өөжи ямар юмыг би даа шийдэж чаддаг штэ. Тэ? Эсвэл чи дандаа л юм шийдэхээр дандаа л алдчихдаг бидтэй. Эсвэл дандаа л юмыг буруу талаас нь бодож явах юм. Гэхдээ тэгэл одоо шиний мэдрэмжлээ надад ингэ санагдаж байна гингүүд юу сүртэй юм. Энэ мэтчлэн энэ маа нөгөө бид нарт ингээ харагдахгүй шарах шүү дээ. Бид нар магадгүй одоо нөгөө магадгүй одоо хин нэг намайг цохол зодуулвал тий нэг шарах үслэх тэр маань идэгдэг боловч нөгөө харагдахгүй байгаа шарах маань хэр удаа бас идэх вэ тий тэр үгийг бид тэр үг өөрөө буцаад дахиад хүүхдийн ирээдүйн амьдрал дах тий биеэ даахт нь өөрийн гэсэн үнэлэмж нь сул. Өөрийнхөө тухай бодож байгаа нөгөө хандлага нь сүрэг гэдэг ч юм уу тий. Би тэнийг юм байна, би арчаагүй юм байна гэх мэтчлэн. За тэгээ зарим тохиолдолд бүр шууд утгаараа аав ээж нар хэлдэг. Юу гэж хэлдэг вэ гэхээр чамайг төрүүлээгүй байсан бол. Үндэ ингэж хэлдэг. Эсвэл чамайг төрүүлснээр би ийм байна. Хэрвээ чи байхгүй байсан бол ийм байх байсан гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ мэтчлийн нь өөрөө өвгөн хүчирхийлэл буюу нөгөө toxic гэдэг байгаа англи руу яваад орчиж байгаа. За дараагийнх нь гэх юм бол ерөөсөө хяналт. Маш их хяндаг. За тэр хяналт юугаар илэрдэг вэ гэхээр мэдээж нөгөө шүүмжиллэлээр маш их илэрдэг. Тийм байна, ийм байна, энэ нь болохгүй байна гэдэг ч юм уу те. Нөгөө талдаа хянах нь өөр нь шийдвэр гаргадаггүй. Заавал нөгөө шийдвэрт нь оролцдог ч юм уу те. За одоо яг мэдээж нөгөө бага наснд ч юм уу өсвөр наснд ч юм уу хянах зөвлөлтөө те гадуур орой өдөж гарч болохгүй те. Эрт гэртээ ирэх хэрэгтэй тэр зүйлүүд байх боловч энэ хяналт маань насан турш хонж гэсэн үргэлжлэлтэй үйл юм болохгүй. Өөрөө бие даагаад өөрөө хариуцлага
үүрэг хэмжээнд насанд очиж тахад дахиад нөгөө хяналт. Одоо шинэ тусдаа гарсан нь тий орой олон хаанаага хараагүй л байгаа мó. Ямар их ажилтээ. Одоо наа чинь тийм барагддаггүй ажил уу? Би мэдчихлээ. Ингээд сонсохоор минь харилцан яриа юм шиг. Гэхдээ яг үнэндээ энэ хүнд ингэж байгаа нь би буруу юм байна. Би уг нь ажил хийгээд байгаа тий ингээд оройтож байгаа нь би буруу юм байна. Би эрт тарихсан мийг дандаа нөгөө хүүхдэд тухайн насанд хүрсэнд ч гэсэн дандаа гимжлийн мэдрэмж төрүүлждэг. Би болохгүй байгаа юм гэдэг. За нөгөө талдаа хит их хянах тусам өөрийгөө сул дорой гэж мэдэрдэг. Яагаад тэгэхээр би өөрөө бидээ шийдвэр гаргахгүй байгаа учраас би чадахгүй юм байна гэдэг. Хоёрт нь гэх юм бол яг үндэ нийгэмшлийн хувьд сул болж өгчдөг. Өөрөө бие дааж гарах эрх алга тий нэгсэндээ хяналт маш өндөр байгаа шүү дээ. Энэ талаасаа за тэгээ нөгөө өөрөө шийдвэр гаргаж чадахгүй байгаа учраас одоо тэр үгүүд нь юу гэж илэрдэг гэхээр миний хэлснээр л хий. Миний хэлснээр хийхгүй болвол одоо чи миний хүүхэд биш. Ээжийнхаа үгнээс гардаг, аавынхаа үгнээс гардаг муу хүүхэд. Хэрэв чи ингэ хэлэх бол би чамд туслахаа боллоо. Хэрэв чи миний хэлснээр хийхгүй бол би чамд туслахаар боллоо. Яг энэ үгийг ингээд шууд хэлдэг хүмүүс байна. Шууд бусаарч ойлгуулдаг хүмүүс байна. Тэ? Одоо жишээ нь чи миний хэлснээр хий, тэгэхгүй бол би чамд туслахаа боллоо гэдэг юм. Магадгүй өөрөөр одоо юу гэдгийг одоо магадгүй санхүүгийн хувьд тусламж үзүүлж ийсэн тий сургалтын төлбөрөнд үлж ийсэн эсвэл одоо юу гэдгийг тусдаа гарахад нь тусалсан бол тий шал дэмий мэйжтэй ч юм. Эсвэл би ингээд өөрийгөө зовоогоод ах ямар ч нэмэртэй юм битээ. Гих мэтлэн өгүүдээр дахиад ингээд нөгөө нэг чи миний хэлснээр миний хяналтанд байхгүй болвол болохгүй шүү гэдэг тохионууд ингээ өгөөд идэг. За маш том шинж тэмдэг өгөө гэх юм бол хүүхдийнхаа насанд хүрсэн хүүхдийнхаа ч гэсэн бодол мэдрэмж хэрэгцээний хаалганд болдог. Аав ээжийн хэрэгцээ төрүүлээд гэсэн үг. Би ингэмээр байна. Надад ийм чухал байна. За эсвэл одоо юу гэдгийг би яг ингэж ярихаар тийм хэцэг байдэм үү гэж асуух л та. Жишээ нь үгдгээр би ийм байранд ормоор байна. Би ийм авч өмсмөр байна. Би эсвэл ийшээ явмаар байна гэдэг ч юм уу те. Гэтэл тэр хүүхэд тэрийг хийх гэж тэрийг нь бий болгох гэж маш их хичээгээд байгаа ч гэсэн тэр ингээд өөрийнх нь хэрэгцээ төрөнд нь яваад л идэг. Одоо эцэг хийх нь өөрийнх нь хэрэгцээ гэсэн би юмнэр. Гэтэл хүүхдэд ч өөрийн гэсэн мэдрэмж гэж байгаа, өөрийн гэсэн бодол гэж байгаа, өөрийн гэсэн хэрэгцээ гэж байгаа. Тэдрийг ерөөсөө таадаггүй. Тэгээд бага наснд бүр яадаг вэ гэхээр аав ээж нар илүү нөгөө өөрсдөө эрх мэдэлтэй гэж боддог. Би одоо шинэ би чиний аав ээж учраас би чамд хэлэх хэрэгтэй. Чи сонсох ёстой. Гих мэтчлэнгээр. Тэнгүүд одоо нөгөө хянах гэж оролдоод байгаа эсвэл одоо хүүхдийнхаа бодол санаа тий мэдрэмж хэрэгцээнд анхаарал хандуулахгүй байгаа бас нэг илрэл байгаа л да. Тэр нь юу вэ гэхээр зөвшөөрлгүй гэрт нэрх гинт ороод ирнэ. Хизээ ирэх нь мэддэхгүй, яас мэддэхгүй тий гинтхэн гэрлүүн ороод ирнэ. За эсвэл одоо юу гэдгийг өөрийнх нь хийсэн шийдвэр сонголт руу нөлөө их дайрдаг тий. Наа чинчтэй эсвэл чи ийм шийдвэр гаргаж байгаа нь буруу гэж шууд утгаараа хэлэхгүй ч гэсэндээ наа чи юм буруу байгаад тийм шүү. Чи юу яаж амьдраад байгаа юм бэ? Гэх мэтлээ ингээд нэгсэндөө амьдрал руу өөрийнх нь бодол руу мэдрэмж рүү тий бүх зүйл рүү халдаад байна гэсэн. Тэгэхээр энэ хүүхэд чинь бага наснд мэдээж заалгах хэрэгтэй. Нийгэмд одоо нийгмийн хэмжээ юу байдгийг, нийгмийн ёс зүй юу байдгийг, юу зөв вэ, юу буруу юм гэдгийг сурна. За өсвөр наснд бол илүү зөвлөн чиглүүлдэг. Чиглүүлнэ, зөвлөнө. За наа чинь ийшээ бол ийм зам байна, ийшээ бол ийм зам байна. Аль нь байсан би чамд тусалнаа гэдэг ийм байдлаар. Тэгэнгүүт нөгөө нэг заадаг, сургадаг те би ийм эрэхтэй одоо хүүхэд бол ингээл яг миний өмч гэж хараад шүү дээ. Миний өмч учраас би өмчөө яхаа өөрөө мэдчихэйна гэж байгаа юм шиг энэ байдал насанд хүрсэн хаана өргөх хүртэл үргэлжлэхээр нөгөө эцэг хүүхдүүдийн хооронд асуудал үүсэж эхэлдэг. Мэдээж тэр хүн том болж байгаа насанд хүрч байгаа өөрийн гэсэн мэдрэмжтэй, өөрийн гэсэн бодолтой тэрийг хамгаалахыг хүсэж байгаа тий. Яагаад би заавал энэ ингээд бүх үгийг сонсох ёстой гэж яагаад заавал би бүгднийг ингээд тэр хүнийхээр хийх ёстой гэж. За ингэнгүүт мэдээж буцаад нөгөө шаардлага тавьж эхэлнэ үстэй. Үгүй хийхгүй. Мэдээж шууд нөгөө эсэргүүцэл гарна. Тэгэнгүүт яхаараа чи хийдэггүй юм. Тэгэх ёстой. Ийм байна, тийм байна. Тэгээд дахиад нөгөө нэг юунууд маань үргэлжлэн. За энэний нөгөө төгсгөлд нь юу вэ гэсэн чинь одоо аав ээж нь эцэг эхчүүд маань одоо хортой гэж байгаа эцэг эхчүүд маань
драма тавиад эхэлдэг. Боёо за би ч одоо ингээл ганцаараа гэртээ өөх юм байна да. Тэгэл одоо хэдэн хүүхд төрүүлсэн хэрэг ч алгадаа. Ач тус мэддэггүй юм байна. За явахтээ тэгэл одоо би ингээл насаараа ингээд үлцэн амьдралдаа ганц байж байгаа л эсвэл би одоо бүглээ хийчих гэх юм те. Гих мэтлээ ингээд нөгөө драма тавиад эхэлдэг. Тэгэл эсвэл би чиний ээж үсттэй, тийм үсттэй, уйлна те. Тэгээд ингээд янз бүр юм байлаа. Тэгмүүд яагаад энэ хүмүүс одоо яг ингээд түрүүний хийсэнчлэн мэдээж энэ хүмүүс хүссэндээ энэ хортой үйлдэлүүдэд гаргаагүй, хүссэндээ хортой эцэг их болоогүй, токсик эцэг болоогүй шүү дээ. Тэгэхээр юунаас болоод энэ гараад байна гэхээр нөгөө ихтгэл үнэмшилтэй зүйл. Одоо жишээ нь бидний нүдэд энэ ихтгэл би зодууллаа гэд яагаад ч юм бэ? Би зодууллаа гэд надад муу юм болсонгүй. Аав ээж минь надад муу юм хэллээ гэд муухай зүйл хэллээ гэд тий надад ерөөсө буруутсан юм алгаа гэдэг ч юм уу тийм. За эсвэл ямар ч үед чи эцэг ихээ хүндлэх хэвээр. Ямар ч үед. Одоо нэгсэндээ өөрийг нь зодж исэн ч байсан, өөрийг нь гимтээгээд ч байсан, өөрийг нь өвөө хүчээр хэлэл байлгаад байсан ч гэсэндээ одоо хүндлэх ёстой болчихж байна. Тэгэнгүүт энэ ихтгэл үнэмшлүүд нь буцаагаад энэ үйлдэлүүдийг гаргахад хүргэнэ. Тэгээ буцаад нөгөө эн чинь болохгүй гэж хэлээ штэ. Тэгэхээр яхаараа болтгүй эн чинь юм байна. Хүний ихтгэл үнэмшил гэдэг зүйл өөрөө маш их хүчтэй бат бөх байж идэг зүйл. Тэгэхээр тэрийг өөрчлөнө гэдэг мэдээж амаргүй. За нөгөө талдаа гэх юм бол эцэг эхчүүд маань нөгөө төгшүүрээсээ болоод санаа зовлтоосоо болоод бас эдгээр зүйлсүүдийг хийх магадлал бас бий. Тэгэхээр нөгөө хувь хүнийхээ төгшүүр гэсэн үг шүү дээ. Ингэчүүл яана, тэгчүүл яана. Одоо юу гэдгийг гадуур яваад ямар нэгэн байдлаар хосолд орчвол яана тий өөрийнх нь нэг гэсэндээ төгшүүрийн л төсөөлөл гэсэн үг шүү дээ тий. Тэрнээсээ болоод бас их хяналт тавьдаг. Одоо зүгээр хяналттай холбож үзвэл. Тэгэхээр эцэг эхчүүд маань эдгээрийн нөгөө ажиглах мэдээж чухал. Би яаж хандаад байна? Хамгийн эхлээд зүгээр өөрөөсөө нэг асуулт асууж. Окей би хүүхдээ хувь хүн гэж харж байна уу? Энэ хүн өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн мэдрэмжтэй, өөрийн гэсэн хэрэгцээтэй хувь хүн. Өөрийн гэсэн өөрөө шийдвэрээ гаргадаг, алдах эрхтэй. Тийм ээ? Тийм хувь хүн гэж харж чадчихэв үү гэдгээр магадгүй та өөрөөсөө тэр асуултыг асуугаад үзээрэй. Тэгээд уг нь бол бид нар хүүхдүүдтэй нөгөө нэг эерэг хүмүүжлийн арга гэж ярьдаг шүү дээ. Хүүхдүүдтэй уг нь бол зөвлөн, тусалсан, ээлдэг харилцаа гэж хэлээд байгаа. Энэ нь нөгөө эерэг хүмүүжлийн арга. Мэдээж зааж сургана. Тэгтээ тэр дотор ч нөгөө та хэр зөвлөн тусалсан өн байсаар ярьж ийн вэ? Тэрнээс биш тайлбарлахгүйгээр зүгээр л миний хэлснээр хий гэж ийн үү? Гэх мэтчлэн. За бага насны ингэт юм байж, өсвөр насны ингэт юм ээ. За хүүхд ч оюутан боллоо, том боллоо, ажилд орлоо. Хүүхд надад өөрөөр амьдрнаа. Тэгэхээр та хэр их одоо бид нөгөө энгийнээр бол амьдралд оролцоод байна гэж ярьдаг шүү дээ. Амьдралд оролцоод байна. Гэтэл нөгөө амьдралд оролцоод байна гэдэг үгнүүдийг яг эцэг эхчүүд маань ойлгодоггүй. Би тусалж штэ. Тэгэхээр яагаад тэр ихтгэл үнэмшил нь гэж тусалдаг, тэ эсвэл хамт байдаг гэдэг нөгөө ийм ихтгэл үнэмшилтэй байгаа болохоор тэр нь буруудах аргагүй л тэ. Байгаа учраас тэрийг илүү одоо нөгөө би тусалж штэ гэж хардаг. Гэтэл та яг энэ үйлдэлүүдийг илүү хараад үзээрэй. Ямар үг хэлээ дээ. Тэ хүүхдээ хувь хүн гэж үзээд ажилдаа байхад нь хүндэлж чадчихэв үү? Гэрт нь очихдоо та асууж гин үү? Завтай эсхийг асууж гин үү? Энэ бас их том үзүүлэлт. Яагаад тэр аав ээж нар шууд хий гэдэг. Тийм байна. Хий. Эсвэл одоо тийм юм хэрэгтэй байна. Тэгэрэй. Тэр нь миний завтай байна уу? Завгүй байна уу? Тэ би маргаашны ажил төлөвлөсөн байна уу? Би хагасаа мотенсэнд ууланд гарна гэж ажил төлөвлөсөн байна уу? Үл хамааран ирээрэй. Эсвэл тэгээрэй гэдэг. Гэтэл тэр чинь хэрвээ та магадгүй хүүхэд чинь биш өөр нэг том хүн байсан бол тэ тэгвэл та шууд тэгэж дуудаж чадах уу? Шууд хагасаа өдөр ир. Тийм юм бэлтэн. Эсвэл тэрэнд яваад ир. Эсвэл тэр ачааг аваад ир. Шууд тэгэж хэлж чадах уу? Мэдээч үгүй. Эхлээд бид нэг асуумжтай тий. Тэр өдөр завтай юу? Тэгэж авах боломжтой байна уу? Тэнгүүд хүүхдүүд ч гэсэндээ өөртөө гэсэн тэр одоо юу гэдгийг төлөвлөгөө байгаа, өөртөө гэсэн ажил байгаа, өөртөө гэсэн хийж байгаа зүйлсүүд нь байгаа. Тэгэхээр тэрийг нь бас хүндлэх гэдэг. Хүндлэх хэрэгтэй. Тэгэхээр хувь хүн гэдэг талаас нь хүүхдээ хүндэлж харвал энэ надаас тусдаа шүү, энэ би даасан шүү гэж харж чадвал
одоо магадгүй энэ үйлдэлүүдийг зарим нэг нь хийж байгаа ч юм уу те эсвэл энэ үйлдэлүүд ажиглаж байгаа бол тэд нар буурч бас болноо. Багасгаж бас болно юм шүү. Таны ярьснаас ингээ харсан чинь токсик аав ээж одоо хүүхдүүдийн хоорондох ингээ асуудал байна шүү дээ. Энэ асуудал зөвхөн нөгөө өсвөр нас ч юм уу эсвэл нэг оюутан насны 70 наснд тохиолддог зүйл гэж одоо миний хувьд ойлгоод байгаа гэсэн чинь таны ярихыг ингээ сонсон чинь бүр ингээ өдөө өндөр том болоо те ингээ өөрөө ч гэсэн хүүхдтэй ингээ оч зэн ингээ гараад ирсэн байхад хүртэл ингээ гарч иж байгаа асуудлууд байна. Тэгэхээр ерөөсөө нас ялгахгүй байсан юм байна даа гэж бодогдчих. Тэгэхээр нөгөө нэг энэ загвараа энэ ихтгэл үнэмшлээ ч юм уу одоо өөрөө ажиглахгүй болвол тэрийг бие даасан гэж харахгүй болвол тэгэл ерөөсөө л миний одоо тэр эцэг эхийн майнд бол ерөөсөө л би тусалж гин гэдэг майндаар л явна гэсэн үг. Тэнгүүд нөгөө хүмүүс манд ургуутсан шүү дээ. Тэрийг ойлгож байгаа. Үгүй энэ хилээ цаар даваад байна. Би даасан биш байгаад байна гэд тэнгүүд за болчих. Би болчих. Одоо тэгээд өөртөө тэгээ уучраа болох юм бах уу? Тэгвэл өөртөө одоо амьдрах юм бах уу? Тэгэл одоо тэгэл юм юмд оролцуулах болсон, хилүүлэхэ болсон гэдэг. Тэнгүүд эцэг эхчүүд хүүхдүүд нэлээд нам болоо бүгдээрээ тусдаа гараад ирэхээр яалтчгүй тэгтээ одоо хямралд орох ордог. Яагаад тэгэхээр тэр хүмүүсийн чинь зорилго хүүхдүүд нагаад байна шүү дээ. Зорилго нь одоо хүүхдүүдээ сайн сургах, сайн ихнэр нөхөртэй болгох, бэрээ гуйн те эсвэл хөргөн болвол очиж бэрийн гуйж өгөн те тусдаа гарахтан туслан хормын хийлцэн гэж нэг зөндөө процессуд байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нөгөө хүүхдүүд нь бүгдээрээ ингээд тусдаа гараад ингэчихээр зөвхөн зорилго нь хүүхдээ сайн өсгөх, сайн хүн болгох байсан бол та зорилгогүй болчлоо л гэсэн үг. Тэгэхээр таны хувьд одоо дахин шинэ зорилго хэрэгтэй байна. Хүүхдээсээ өөр зорилготой болоо. Хүүхд нь одоо том болчихсон, насанд хүрчихсэн, хүнтэй суучихсан тий. Хүүхдтэй болчихсон, өөрийнхөө амьдралыг мэдээд бие даах хэмжээнд очичихсан бол одоо та өөрийгөө хараад окей, би тэгвэл дахиад шинэ зорилго маань юу вэ? Би одоо цаашдаа яаж амьдрах вэ гэдэг шинэ зорилго руугаа харах хэрэгтэй болов. Гоё хүүхдүүдээ бүгдийн санаа зовхон ингээд бүгдээ бас нэг харахтаас яхаа юм аа юм шүү. Аялж маялаас яа. Тийм байж. Яг нөө юу л да. Аав ээжийн эцэг эхийн одоо нөх хүүхдэд тавих санаа зовлтыг зогсооно гэдэг хэвчээ. Санаа зовсоор л идэг. Амьдралд ягаад тэгэхээр нөгөө бүх юм болчлоо гэдэг нөгөө цэг гэж байхгүй шүү дээ тий. Тийм болохоор одоо одоо нөгөө аав ээж нар гэдэг за тэгчүүл, за ингэчүүл, одоо тэр маань тийм ажилтаа болчвол эсвэл тийм байртаа болчвол одоо тэгчүүл миний санаа гарах гэдэг байна. Тэрийг ингээд тусалжуул болох гэдэг байна. Окей, тусаллаа. Гэхдээ тэр үйлдэл чи хязгаартай байх ёстой. Тэрнээс бүх юм нь болтлон гэх юм бол та тэр хүүхдийг одоо өхөн хөвгтлэн дагах хэрэгтэй болно. Өхөн хөвгтлэн туслах хэрэгтэй болно. Тэгэхээр энэ чинь насанд хүрсэн хүн шүү. Бие дагаад өөрөө амьдрах ёстой шүү одоо. Гэт явуулах хэрэгтэй юм. Тэрнээс санаа зовлтыг нь бол нөгөө нэг санаа зовхгүй байна гэж бол одоо боломжгүй гэх юм уу бараг. Тэгэхээр санаа зовно. Гэхдээ чи нөгөө бие даасан дахиад нэг адилхан өөртөө адилхан хувь хүн байгаа шүү дээ. Хэвээ одоо би жишээлбэл ингээд ээж аав маань жоохон токсик байна. Надад асах уу манад ирээд ч юм уу тийм ингээд намайг ингээд өөрөө өмч гэж хараад байна гэж би жишээлбэл бодож байгаа би тэгвэл би ингээд ээж аавдаа энийг яаж эвтэйгтэй ойлгох вэ? Бас нөгөө яг хүүхдүүдэд хэдэн настай ч үгүй 30 настай ч хүүхдүүд бүгдэндээ л талхардаг асуудал байх. Эсвэл тэндээ дассан байдаг ч юм уу. За нэг гэх юм бол өөрөө чи мэдрэмж үнэн шүү. Тэгэхээр одоо дахиад нөгөө эргэлзээ гарч ирж штэ. Би эсвэл муу ах юм болов уу? Би эсвэл муу хүү юм болов уу? Тэгээд байгаа учраас ингэж би аав ээжийнхээ эсрэг байгаад байгаа юм болов уу? Ингэж болохгүй юм болов уу? Би энэ ч гэсэн ингээд хэвэн юм болов уу гэдэг ч юм уу те. Тэгэхээр эхний ээлж нь үнэхээр энэ хил цагаас хэтрээд байна. Энэ болохгүй байна. Энэ нь өдөр тутмын амьдралд харилцаанд магадгүй нөхөртэйгээ харилцах харилцаанд эсвэл их нэртэйгээ харилцах харилцаанд те. Эсвэл ажлынхаа хамт олонтой харилцах харилцаанд нөлөөлөд байна гэж үзэж байгаа бол окей. Энэ эхлээд мэдрэмж нь үнэ. Хоёр дахь юм бол ерөөсөө хилээ цараа тогтоох. Тогтоохын тулд ярилцсан, хэлнэ. Тэнгүүд яаж эвтэйхэн хэлэх вэ гэдэг үг мэдээж нөгөө нэг орчноо бүрдүүлнэ, тэ моментээ зөв тааруулна. За тэгээд нөгөө нэг сэндвич арга шүү дээ. Эхлээд сонсъё, өөрийнхөө амийг хэлээ, дараа нь сонсъё гэдэг ч юм уу, тэ. Энэ байдлаар тэгэхээр их олон хэлнэ, олон ярилцсан.
10 удаа, 20 удаа, магадгүй 100 удаа ч ярилцаж магадгүй. Тэгэхээр нөгөө оролдоо зогсоож болохгүй. Ямарсан энэ нь бол маш тодорхой хэлэх хэрэгтэй. Тодорхой энэ зүйлүүд дээр надад энэ болохгүй байна. Тэгэхээр та ингэж ивэл ингэж хөндлүүлээгүй зүгээр байна. Ийм зүйлсүүд гэх мэтлэн нөгөө ярих гэж байгаа зүйлээ илүү тодорхой хэлэх хэрэгтэй. Тэгээд ярилцлага хийх оролдлогыг өөр аргаар өргөжлүүлээл авах хэрэгтэй. Өргөжлүүлэхгүй бол юу штэ. Нэг удаа муудалцсан. Тэр чинь айгүй гоё сайхан моментэд харуулал очнод харуулал. За одоо гоё хэлий гэж байж байгаа сэтгэл хөдлөл тогтворгүй болол идлэнгүүд яг уур маань гарч ирнэ. Яхаараа юу н намайг ингэж идэгий тий. Яхаараа би юм байх хэвээр. Та ягаа зүгээр сонсч болтгүй юм гэдэг ч юм уу тий. За ингээд эхлэхээс нөгөө хэрүүлэх шилтэй. Маргаан гарч эхэлнэ. Тэгэхээр дараа удаа шигсэндээ ярилцах, хэлэх, тэр нөгөө хэл хязгаараа тогтооно гэдэг зүйл л маш чухал. За баярлалаа. Бидний ярилцлагын тариалан тариулсан баярлалаа. За баярлалаа.